За сайн байцгаана уу? Сэтгэл эрхийг шалгалтанд бэлдэх мянган бодлогын 2025 хавар гаргасан тий. За тэрний 1-р хэсгийн эхний 30 бодлогыг болохоор эхний 3 бичлэгээр өргөцсөн. Одоо багш нь үлдэгдэл 31-р бодлогоос эхлээд бодлогын танилж өгье. За тэгэхээр Epod X нь 2x квадрат куб дээр нэмэх нь ax квадрат нэмэх нь b олон гишүүнтэй энэ туваахад a b-тэй тэнцүү бол AB-г олоорой гэж байгаа юм тий. AB-гийн үржүүрийг олоорой гэж байгаа юм биш үү? За тэгэхээр нөгөө нэг энэ маань юу гэсэн үг вэ? P-од энэ чинь тодруулагч байгаа юм байна. За P-од x маань x дээр нэмэх нь 2-ын квадратад хуваагддаг гэж байгаа юм чинь 1 квадрат x ч юм уу оногдсон гэсэн ойлголт байна шүү. Тэг үлдэгдэл байхгүй юм чи тийг байна. Өөрөөр хэлбэл эндээс юу гэж хэлж болох вэ? P-од хэдүү хасах 2 нь тэг бол тань гэсэн үг шүү. Үлдэгдэлгүй багт. Өөрөө x-ийн оронд хасах 2-ыг яг тэг болчихж байгаа шүү тий. За эндээс нэг үзэгдэх. Тэгэхээр юу бол тарах нь? P-од хасах 2 гэдэг маань 2-ыг үржих нь хасах 2-ын куб нэмэх нь a-г үржих нь хасах 2-ын квадрат нэмэх нь b хэлбэртэй. Энэ маань тэг байх нь. За тэгэхээр ito хасах 16 дээр нэмэх нь 4a нэмэх нь b тэг буюу за 16-аас арчаар 4a дээр нэмэх нь b 16-тай яах нь тэнцүү гэдэг нэг юм хэрэгцээтэй болчихлоо. За тэгэхээр AB-г 2 тоо мэдэх тухай юм чинь дахиад 4-өр үтэй л да. За хуваагдлыг нас авч үзээд явж болно. 2 удаа үржүүр агуулсан гэж энэ авч үзэж бас болох юм байна. За шууд хуваач дөө ш. За 2x-ийн куб дээр нэмэх нь ax-ийн квадрат нэмэх нь b чинь за багнамжлэгээр хувааж цөмөрөө. X квадрат дээр нэмэх x квадрат дээр нэмэх нь 4x нэмэх нь 4 хуваагддаг гэсэн үг ш. Квадрат хуваагддаг гэж. За тэгэхээр 2x-ийн кубыг квадрат x өгч. Тэгэхээр 2x-ийн куб нэмэх нь 8x нэмэх нь квадрат нэмэх нь 8x болох нь. За ингээ хасангууд энэ хоёр хураагч тий. Харин энд хасахтай байх шүү дээ. Тэрийг тооцвол юу үлдэх вэ гэх юм бол a-гаас хасах нь 8-ийн x квадрат хасах нь 8x нэмэх нь b хэлбэртэй таарчлаа тий. За дахиад цөмөр хэдэр өгөх нь a-гаас хасах нь 8-аар өгч. Тэгэхээр юу болох вэ? A-гаас хасах нь 8x-ийн квадрат нэмэх нь 4-өр өчгөч нь 4a-гаас хасах нь 32x нэмэх нь 4a-гаас хасах нь 32. За ингээ хасъя. За тэгэхээр энд бол ойлгомжтой энэ хоёр хоорондоо хураагдчихна. За үлдэгдэл нь юу өчигдөх нь вэ? Энд хасах дэндүү байгаа шүү дээ. Хасах 8-аас хасах нь 4а хасахын нэмэх 32. Энэ x дээр нэмэх нь алтаа нэрлээ b-гээс хасах нь 4a нэмэх нь 32. Энэ маань тэгтээ яах нь тэнцүү гэж ойлгох нь шүү дээ. Тэгэхээр эндээс тэг байна гэдэг чинь x-ийн өмнөх коэффициент ч тэг сул гишүүн маань ч тэг байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр ito хасах 8 дээр хасах нь 4a нэмэх нь 32 тэнцүү тэг гэж. За 4a-гаа хойш оруулахад 4a 32 дээр 8-ыг хасчихад чи ito 24. За эндээс а тэнцүү ito 6 гэж арчлаа. Өн дээдлээ тэгшгэж хэрэггүйсэн юм байна дөө. За b-гээс хасах нь 4a нэмэх нь 32 маань тэнцүү тэг гэдгээс a-гийнхаа оронд цөмөр 6-гаа тавьчих. Тэгэхээр ito b-гээс хасах нь 24 нэмэх нь 32 тэнцүү тэг. За эндээс b дээр нэмэх нь хэдэн 8 тэнцүү тэг буюу энэ b тэнцүү ito хасах 8 болчихлоо. За бидний зорилго чинь юу вэ? А-г b-гээр үржүүлснийг олох гэсэн шүү. Тэгэхээр a маань 6 b маань хасах 8 гэхэр чинь үржүүр нь хасах 48 байх нэ. За тэгэхээр манай хариу хасах 48 байх нэ. За За 32 дахь бодлогоор энэ моринуудаар хашигдсан төрсний талбайг олроо. Тэгээ ингээд харах юм бол энэ маань бол ингээд парабол энэ маань болохоор шулуун биш тэ. За ямар ч огтлын цэг нь болъё зөвмөрөө. Энэ маань доош харсан баруун энэ нь бол энэ шулуун биш. Тэгэхээр чи огтлын цэг болохын тулд тэнцүүлч нэгэргээр нь тэнцүүлч. 4-өөс хасах нь x квадрат тэнцүү 4-өөс хасах нь x. За бүгдийг хойш оруулж. Тэгэхээр x квадрат дээр хасах нь x 4-үүд нь хоорондоо тэнцүү тэг боллоо.
x-ийг хаалтаас гаргачвал x-ийг үржих нь x-ээс асах нь 1 тэнцвүүдийг буюу эндээс x тэнцвүүдийг x тэнцүү хэдүү 1 гэсэн юм байх нь шүү дээ. Зүгээр төсөөлөл харъя л да цөмөр. Ийм доош харсан параболх нь ийм шулуун байх нь шүү дээ. Тэгэхээр энэний огтлын эхний x тэнцвэр юм. Энийг энд 1 байх нь шүү дээ. Энэ төрсийн талбайг болоор бодлого байна тий. За энийг бол интегралаар бодож болно. Эсвэл нэг томьёо байдаг шүү дээ тий. За тэрүүгээр бодох. За интегралаар нь бодсон. За томьёо оногч. За s тэнцүү юу бол тарах нь? А-г үржих нь x2-оос x1-ийг хасаад гоо бүзрэг төшүүлээ 6 тоод гэсэн юм томьёо шүү дээ. За тэгвэл юу бол тарах нь 6 дээд хэл маань болохоор 1 хасах нь тэг энэ 3 зэрэг а гэдэг маань x квадрат өмнө коэффициенттэй хэлээд тах нь шүү дээ 1 тий. Тэгэхээр хэд болчихж байна? 1-ээс тгээс хад гүзэж 1 6 1 болох нь шүү. Тэгэхээр хариу маань хэд бол тарах нь 6-1 юм байна. За тэгэхээр манай хариу 6-1 боллоо. За дараа нь 33 дугаар бодлого байна тий. За энэ жоохон хоошлоод харагдахгүй. Ингэж байгаа. Яа стоплохгүй. За ингэж. За энэ сар арайч доош болж байна. Оо энэ юу болж вэ? Бүр баларсан болж шүү дээ. Хэдээр явчлаа. 33 маань алга болцсон байна уу юу? За энэ 33 дор бодлого. За энэгээр нь очиж. За энэ хоёр цэгүүдэд дээр төгсгөлтэй эрчмийн дундад цэг нь n гэж байна. За нэг энэ a b гэсэн хоёр цэг байсан байна шүү дээ. За энэ эрчмийн дундад цэг нь n юм байна. За дундад цэг нь n. За энэ цэгийг дайрсан a b эрчимд перпендикуляр. За энэ цэгийг дайрсан энэ эрчимд перпендикуляр шулуун дээр c цэг оршдог бол гэж байна. За энд нэг c цэг орших нь тий. За тэгвэл энэ c эрчмийн уртыг олоорой гэсэн бодлого байна. За тэгэхээр эхлээд цөмөр энэ a b шулууныг дайрсан цэгийг дайрсан шулууны налтыг олъё. За тэгэхээр хоёр цэгийг дайрсан шулууны налтыг олохдоо y-гээс нь y-гээс 8 язгуур дээр 2-оос 2 язгуур дээр 2-ыг хасаад x-ээс нь x хасдаг. Өөрөөр хэлбэл 6 язгуур дээр 2-оос тийг хэсгэнэ. За ингэхээр 6 язгуур дээр 2-ыг хуваах нь 6 язгуур дээр 2 буюу 1 гарч байна. За тэгэхээр нөгөө нэг k n c буюу энэ хоёр шулуун чинь хоорондоо перпендикуляр шүү дээ. a b цэгийг дайрсан шулуун бол энэ цэгийг дайрсан шулуун перпендикуляр. Тэгэхээр энэ хоёрыг чи үржүүр юу вэ гэх юм бол хасах нэгтэй тэнцвэрдэг. Тэгэхээр дөнгөж сая бид нар нөгөө нэг k a b гээ болохоор 1 гээ олчихлоо шүү дээ. Тэгэхээр эндээс юу гарч ирэх вэ? k n c маань хэд бол тарах нь вэ? Хасах нэгтэй яах нь вэ? Тэнцүү бол тарлаа. За ингээ k n c маань яах нь вэ? Хасах нэгтэй яах нь вэ? Тэнцүү гарчлаа. Өөрөөр хэлбэл энэ n c-г дайрсан хоёр шуналт масныг гардгээс шууд бүрд гарч болох юм. Тэгвэл n c-ийн координатыг яаж олох вэ гэх юм бол энэ a b-ийн дундаж цэг гэсэн шүү. Тэгэхээр чинь a цэгийн x дээр нь b цэгийн x-ийг нэмээд хэдэд туурна гэсэн. 2 туурна. За y дээр нь 2 язгуур дээр 2 дээр 8 язгуур дээр 2-ыг нэмээд 2 туурах нь. Ийм байна. Тэгэхээр n цэгийн манд координат юу гарах юм бол 3 язгуурын дор 2 ба за 8 дээр 2 10 язгуурын дор 2 гэсэн ийм хоёр цэг гарах нь шүү дээ. Харин c цэгийн координат маань энэ гээ өгсөн юм байна. C цэгийн координат маань m 9 язгуур дээр 2 гээ өгсөн. За тэгэхээр энэ хоёрын өгсөн налалт маань хэдгээ өгчөж бид нарт хасах нэг гээ өгсөн олчлоо шүү дээ. Энийг ашиглаж шууд болчих. Тэгэхээр юу бол таах вэ?
КНЦ маань за Y-ээс нь Y ассан. За эндээс энийг асчээ. 9-өөс насч идэв шүү. 9 язгуур дээр 2-оос хасах нь 10 язгуур дээр 2-ыг хуваах нь X-ээс нь X ассан. M-ээс хасах нь 3 язгуур дээр 2 маань хасах нэгтэй яах нь тэнцүү юм байна. За 9 язгуур дээр 2-оос 10 язгуур дээр 2-ыг хасгаарч идэв. Хасах язгуур дээр 2-ыг хуваах нь M-ээс хасах нь 3 язгуур дээр 2 тэнцүү хасах нэг гэж. За энэ байрны сэтлэр үржүүлчих юм бол хасах зүгээр язгуур дээр 2 тэнцүү M-ээс хасах нь 3 язгуур дээр 2 боллоо. За 3 язгуур дээр 2 уршаар болчих. Язгуур дээр 2 дээр нэмэх нь 3 язгуур дээр 2 тэнцүү M буюу эндээс M маань 4 язгуурын дор хэд байх нь 2 гэсэн хариу боллоо. За тэгэхээр энэ 33 дугаар бодлогын хариу маань M нь болох M маань ингэ болчихлоо. За одоо бидний зорилго цаашдаа юу вэ гэх юм бол NC2-ийн уртыг олох гэсэн тий. За NC2-ийн уртыг олъё. За нэг стоп болчиход энэ дээр л нэг EV олж чадахгүй л шүү дээ тий би. За тэгээ хоёр цэгийн хоорондох зайг олъё. NC2-ийн хоорондох зайг олохдоо X-ээс нь X хасаад Y-ээс нь Y хасаа язгуур гардаг. Тэгэхээр M гэвэл 4 язгуур дээр 2-оос 3 язгуур дээр 2 хасаад квадрацыг дэвшүүлээд нэмэх нь Y буюу 9 язгуур дээр 2-оос 10 язгуур дээр 2 хасаад квадрацыг дэвшүүлээд нэмээд язгуур гардаг. Тэгэхээр эхнийх нь бол 2 язгуур дээр 2 буюу квадрат нь 2 болчихно. Дараачих нь хасах язгуур дээр 2 буюу квадрат нь бас 2 гарч чинь. Тэгэхээр 2 дээр 2-ыг нэмэхээр язгуур дээр хэд вэ? 4 тэнцүү 2 гарчуу. За байж байгаа энэ маань би зөв хассан байгаа. Зөв болсон байгаа нэг тийш гүйлгээ нэг гарч. Уучлаарай. Энд алдсан ба шүү дээ. Энэ дундад цэгч нь хэд байх вэ? Чин өөр шүү дээ. 2 дээр 8 их 8 10 язгуур дээр 2-ыг 2 тохиолч нь 5 язгуур дээр 2 үстэй. Баларсан. За тэгэхээр энэ маань 10 язгуур дээр 2 5 язгуур дээр 2 мэт энэ буруу болчих чинь. Тэгэхээр чинь энэ нь 5 язгуур дээр 2 болчихно. Тэгэхээр 9-өөс 5 язгуур дээр 2-ыг хасгаар чинь 4 язгуурын дээр 2 болно. За ингээ үрчгэр чинь энэ хэд болох вэ? Энэ хасах 4 язгуурын дээр 2 болно. За хасах 4 язгуурын 2 маань уршаар орохоор чинь хасах 4 язгуур дээр 2 буюу M маань болохоор чи эсрэг юм болчлоо шүү. M маань хасах язгуур дээр 2 болчихж байна. За тэгвэл одоо хаана биш гэсэн үг. M буюу X нь биш гэсэн үг болтойх нь шүү дээ. Энэ маань хэд вэ гэсэн үг. Хасах 2 язгуур дээр 2 болно гэсэн үг. Тэгэхээр манай энэ маань 2 биш болчихно гэсэн үг шүү дээ. Юу болох вэ? Хасах 2 язгуур дээр 2-оос 4 3 язгуур дээр хасгаар чинь хасах 4 язгуур дээр 2 буюу тэрний квадрат гэдэг чинь энэ чинь хасах 4 язгуур дээр 2 буюу энэний квадрат гэдэг чинь 16 үржих нь 32 гарч байгаа юм шүү дээ. За тэгэхээр 32 гарч байгаа. За Y нь эн чинь нэрээ бас юу шүү дээ. Эн чинь 10 язгуур дээр 2 биш хэд байх вэ? 5 язгуур дээр 2 болсон шүү. 5 язгуур дээр 2. Тэгвэл эн чинь бас 9-өөс 5 язгуур дээр 2-ыг хасгаар чинь 4 язгуур дээр 2 бас 32 болчих юм байна. За. Тэгэхээр манай хариу маань хэд болчих нь амар алдаатай болчихлоо шүү. 64 буюу язгуураас 8 гарах юм. За тэгэхээр манай хариу маань хэд болсон байх нь 8 болсон байх нэ. За дараагийн бодлого руу оръё. 34. За энэ 0-оос пик бахан 4 завсарт синус косинус үржүүр нь 4-ний 1 болвол x-ээс нь косинус x-ийн ялгуурыг олоорой гэж байна. За тэгвэл манайх нэг янз бүрээр л бодчихлох юм байна дөө. Хайлгуур нь бат юм бол. За шууд боч. Синус x-аас хасах нь косинус x-ийн цөмөр нэг том а гэдэг зүйлч тий. Энэ том а-г л болох гэж байгаа гэдэг зорилго. Хоёр талын квадрат төвшүүлч. Тэгвэл юу болох вэ? Синус
x-ээс хасах нь косинус x-ийн квадрат тэнцүү том а-гийн квадрат буюу 7 нэмээр дэвшүүлээд синус квадрат x дээр нэмэх нь косинус квадрат x хасах нь 2-ыг үржих нь синус x косинус x чинь том а-гийн квадрат тэнцүү. Тэгэхээр энэ 7 энэ үнцэн адилтгаар энэ 1 болно. Хасах нь 2-ыг үржих нь синус косинус үржих 4-ний 1 өгсөн байгаа шүү дээ. Тэнцүү том а-гийн квадрат буюу эндээс том а-гийн квадрат тэнцүү 1-ээс хасах нь 2-ны 1 буюу 2-ны 1. За язгуур авчиж тэгэхээр эндээс том а маань нэмэх асах 1-ийг хуваах нь язгуур дээр 2 ахна шүү дээ. За тэгэхээр одоо энд нөгөө өгсөн мөч маань ашиглагдах байхгүй. За тэгэхээр манай мөч маань болохоор 0-оос пик хуваах нь 4-ийн хооронд буюу 0-оос 45 градусын хооронд синус маань бол косинусаас бага байдаг. Тэгэхээр бага тооноос их тоог яасан хасцсан байна. Тэгэхээр чинь ямар тоо болох вэ? А гэдэг нь тгээс бага тоо болох нь шүү. Тэгэхээр манай а маань үндсэн хариу маань юу болох вэ? Хасах 1-ийг авах нь язгуур дээр 2 маань манай хариу болох нэ. Энэ нь манай хариу байх нь хасах нь тий нэмэх нь биш. За 35 дахь бодлого харъя зөмөрөө. 35 дахь бодлого маань бичлэгт нь 8-ын цифр яг 1 удаа орсон байх тэгш 3 орондоо хэд вэ? За 3 салгач. За эхлээд 8 а б гэсэн юм байж болно шүү. Тэгэхээр 8 маань 1 л удаа орсон юм чинь 1 боломжтой. За дараа нь 8 маань 10 зэдтэй 10 цифр байгаа шүү дээ. Тэгэхээр эхний 1 л удаа 8 орсон учраас 10-аас 1-ээс энэ 9 а маань 9 боломжтой юм тий. Харин б маань нөгөө тэгш тоо байх хэрэгтэй шүү. Тэгэхээр тэгш тоо байх гэдэг чинь тэг 2 4 6 8 гэсэн 8 маань орохгүй ч 4 боломжтой юм. Тэгэхээр 4 9 36 боломж байна. За дараачих нь 8-ын тоон дундаа орсон байж болж шүү дээ ингээ тий. За тэгэхээр эхний цифрүүд маань тэг орж болохгүй. Бас 8-ын тоо ганц удаа орсон учраас энэ 8 боломжтой байна. За дараа 8 маань 1 л удаа боломжтой. Харин бичлэгт 8-ын цифр яг 1 удаа орсон. Тэгш гэсэн юм чинь бас 5 биш нөгөө 8 маань 1 л удаа орох учраас 4 боломжтой. 4 8-ын 32 боломж байна. За сүүлийнх нь а б 8 байж болж шүү дээ 8 тий. За сүүлийн тооныг. За эхнийх нь бол 8 орохгүй тэгээр эхлэхгүй 8 боломжтой. Хоёр дахь нь болохоор тэг орж ирнэ гэхдээ 8 орохгүй. Тэгэхээр 9 бол 8 9 хэд вэ? 72 боломжтой байна. За тэгэхээр манай хариуч хэд вэ? Бичлэг x нэг хэцүүдж байна. 36 дээр нэмэх нь 32 буюу 68. Харин 68 дээрээ хэд вэ? 72-ыг нэмье. Тэр тэг нэгийг саналаа 140. 140 боломж байх ёстой байлгүй. За тийм шиг нөө. За ингээд 140 гарлаа. За 36 дахь бодлого харъя. 1 сая төгрөгийг 4 сар тутамд 3% хүүтэйгээр жил хадгалуулах. Жилийн 9% хүүтэйгээр жил хадгалуулсан хэдэн төгрөг хэлэх вэ? За эхлээд жилийн хувийн амархан олчихно шүү дээ тий. За 1 сая төгрөг байсан. За 1 сая төгрөг. За ингээд 9% гэхээр чинь хэд вэ? 1.1 100-ны 9% хөржүүлэхээр чинь хэд болох вэ? 1 тэг буюу сая 90,000 төгрөг болох нь тий. Зэ нөгөөх нь 4 сар тутамд 3% үтэй. 4 сар тутамд тэгэхээр чинь жилд хэдэн 4 сар гэсэн үг вэ? 12 4 4 сар болох юм шүү. Тэгэхээр чинь 1 сая төгрөгийг 1 дээр нэмэх нь 3% гэдэг чинь 0.3 тий. Хэдэн зэрэг гэсэн үг? 4 сар гэдэг чинь 3 зэрэг болов. Тэгэхээр 1 сая төгрөгийг үржих нь 100-ны 3-ын 3 зэрэг бол таах нь тий. За 100-ны 3-ын 3 зэрэг чигээ саяар хөрвүүлчихье. Тэгэхээр хэд байх вэ? 100-ны 3-ын 3-аар хөрвүүлээд дахиад 100-ны 3-аар хөрвүүлээд тэгээд сая төгрөг хөрвүүлчихье. Тэгэхээр хэд бол таана гэсэн үг. 1 сая
сая 92,727 болчихно. За тэгэхээр 3 удаа гэсэн үг шүү дээ, тий. Үүнээс хүү бодод явж байгаа юм чи. Хэдэн төгрөгөөр илүү байсан бэ? Тэгэхээр ч одоо манайх хэдээр болсон 1 сая 92,727-оос хасах нь 1 сая 90,000 төгрөг ясаж байгаа шүү дээ. За тэгэхээр хэд 7 2 болох нь. Тэгэхээр чи хэдэн төгрөгөөр илүү гэсэн үг. Ийм төгрөг болох нь шүү дээ, тийм ээ. Хэд авах нь 2727. За энэ дунд нь алдчих байгаа. За гайгүй байна. За 37 дугаар бодлого харъя. 37 дугаар бодлого маань энэ тэнцэл бишийн шийдийг ягараа гэж нь олоорой гэж нь. За тэгэхээр энд параметр агуулсан байна тий. За тэгэхээр x-ийг үржих нь x-ээс асах нь a нь тэгээс бага болдог. За энэ тохиолдолд x нь бол тэг x тэнцүү a гэсэн хоёр шийдтэй байх нь шүү дээ, тийм ээ. Тэгэхээр a-гаас хамаарах нь. За хэрвээ a нь тэгээс их тохиолдолд байх юм бол ямар юм байх юм бөхөл тэнцэтгэлэгч маань юу болдог вэ? Тэг а гэдгээр дээшээ харсан парабол байх нь. За энэ дээшээ харсан параболын тэгээс бага хэсгийг аваарай гэдэг чинь манайх энэ хэсгийг авах гэсэн үг болдог юм шүү. Тэгэхээр манай хариу маань x хариалагдах нь хэд вэ? Тэнцүү жамчинд тэнцэх юм байна. Тэг орохоос а яах нь орно гэсэн хариу байна. За тэгвэл а нь хэрвээ яг тэгтээ тэнцүү байл та үед. Тэгтээ тэнцүү үед. Тэгхийн болор нөгөө нэг манай бодлого маань юу болох юм бол яг энэ тэг гэдэг цэг дээр ирээд нэг цэг дээр дээшээс парабол болох шүү. Тэгэхээр энэ тэг гэдэг нь орох юм чинь x тэнцүү хэд болох? Тэг гэдэг хариу болох юм. За энэ маань орог ийшээ нэгтгэж болох юм байна тий. За дараа нь а нь тэгээс бага байх юм бол хаачих вэ гэх юм бол нөгөө нэг тэг гэдэг тооныхаа нөгөө талд нь гарчих юм шүү дээ. А маань хасахтаа гэж ойлгох нь шүү дээ. За хасах а биш шүү. Зүгээр а маань хасахтаа гэдэг энэ талд гарах нь. За муу адил дээш харсан параболын тэгээс бага хэсгийг авах гэхээр энэ хэсэг болчихно шүү дээ. Тэгэхээр манай хариу маань юу болох вэ? X хариалагдах нь а орохоос тэг орно гэсэн. Тэгэхээр эндээс бол ойлгомжтой. X нь хоёр янзаар өчөж болох юм байна л та. А нь тэгээс их үед тэнцүү үед x нь хариалагдах нь тэг орохоос а орно. Харин а нь тэгээс бага үед x хариалагдах нь а орохоос а гэдэг та орохоос тэг орно гэсэн ийм хариу болчихлоо юм байна. За дараа нь 38 нь энэ функцийн бүх минимум цэгийг олоорой гэж. Тэгэхээр максимум минимум олохын тулд цөмөөрөө эхлээд яадаг уламжлал авдаг тий. Тэгэхээр y-тэй тэнцүү 3-ны 2-ыг үржих нь 3x-ийн квадрат хасах нь 5-ыг үржих x квадрат уламжлалт 2x нэмэх нь 12-ыг үржих нь x уламжлалт цул тооны уламжлалтыг болох. За энийгээ тэгтээ тэнцүүлэх нь. За тэгэхээр эндээс 3-ууд нь хураагдчих юм байна. Тэгэхээр юу болох вэ? 2x квадратаас хасах нь 10x нэмэх нь 12 нь тэнцүүтэй байх нь. За эндээс уламжлалт тэгтээ тэнцүүлдэг болох. За 2-2 тууч. Тэгээд x хасах нь 5x нэмэх нь 6 тэнцүүтэй гэдгээс дискриминатороо бодчих. 25-аас хасах нь 24 буюу 1. Эндээс x1 2 маань хэд гарах вэ? За хуваахаас өмнө ч дөө 10-аар нэвч дөө 10 дээр нэмж хасах нь зөвлөр 1-ийг хуваах 4. За эндээс манай хариу маань хэд гэж гарах нь вэ? Энэ 10 гэдэг алдсан юм шүү. Юу 10? За тийм эн чинь 5 ирсэн шүү дээ. 5 дээр нэмж хасах 1-ийг хуваах нь 2 болдог нь шүү дээ. Дээдлийн төшлөө хараад шүү. За 5 дээр 1 нэмэхээр хэд вэ? 6 2 тухаар 3 5-аас 1-ээс 4 2 тухаалаа 2. Тэгэхээр одоо энэ манай сэжтэй зэгүүд гэж ойлгож болох нь шүү. Тэгэхээр 2 3 дээр сэжтэй зэгтээ уламжлалынхаа тэмдэг цөмөрө тогтооё. За уламжлалынхаа тэмдэг тогтонгууд манай уламжлал маань болохоор ямар гарсан бэ гэвэл ийм гарсан байна шүү дээ. Тэгэхээр дээш харсан парабол юм чинь 2 зах нь нэмэх дунтлынх нь хасах гарах нь шүү дээ. Тэгэхээр эндээс юу гэж ойлгох нь? Энэ нь бол өсдөг. 2-оос 3 цэцэрт буурдаг. Энд яах нь өсдөг. Тэгэхээр манай хариу чи юу болоо гэсэн үг минимум цэгийг болоо гэсэн шүү дээ. Тэгэхээр минимум цэг маань хэд байх нь? X минимум цэг маань хэд вэ? 3 юм байна. За тэгвэл y минимум
бас бодож олё л та. Тэгэхээр хамгийн анхны бүүкс дээр тавьж болно шүү дээ, тийм ээ. За 3-оор хөрчөөд 9 2-18 18 дээр 1-ийг нэмэхээр 19. За энэ хоёрыг нэмчихсэн шүү. 19 дээрээ 36 нэмэхээр чинь 45 55. 55 дээр 5-аас 45-ыг 10. За тэгэхээр 3 10 гэсэн цэг минимум байх нь. Цэгтэй юм байна. 2 нь бол максимум цэг болж шүү дээ, тий. Минимумыг л олоорой гэсэн, тий. За дараа нь 39-ийг энэ цэгүүд нь энэ вектор өгдөг. За тэгвэл манай бодлого маань усан чинь А, Б векторыг гэж юм. Тэгэхээр А, Б вектор болох юм байна. За 2 цэгээр өгсөн векторын координатыг олоход төгсгөлийн цэгээс нэхлэн хасна. Өөрөөр хэлбэл 1-ээс x ясах нь. 1-ээс x-ийг хассан нь y-гээс 2-ыг хассан та. 11-ээс 3-ыг хассан буюу А, Б векторын координат маань 1-ээс хасах нь x, y-гээс хасах нь 2, 8 гэсэн юм цэгийн координат. Энийг хэдээр үржүүлж байна? 2-оор үржүүлж байна. 2 А, Б. За тэгэхээр бүх координат нь үржиж чинь, тий. Тэгэхээр 2-ыг босгоно 2x. Энэ 2y-гээс хасах нь 4 16 нь ямар векторт тэнцүү гэж байна? Энэ А векторт тэнцүү гэж байна шүү дээ. Тэгэхээр энэ А вектор маань хэд гэдэг координат? 2 3 16. Тэгэхээр энэ 16 16 бол адилхан байна. Тэгэхээр юу болох вэ? 2-аас хасах нь 2x чинь 2-той тэнцүү буюу эндээс хасах 2x чинь тэг. Эндээс x тэнцүү тэг үү? За дахиад y-г нь тэнцүүлэхээр 2y-гээс хасах нь 4 чинь 3-тай тэнцүү. Эндээс 2y чинь 4 хашаар болохоор чинь 7 юу? Эндээс y тэнцүү 3.5. За бидний зорилго чи x дээр y-ийг нэмсэн нийлбэр болгосон. X нь тэг, y нь 3.5 юм биш. Тэгэхээр энэ нийлбэр маань хэд болох нь? 3.5 гэдэг хариутай юм шүү дээ. 3.5 гэсэн хариутай. За энэ хүрээд цөмөр бодлого өндөрлөх үү дээ. За дараагийн хичээлд хүртэл түр баяр.